За энэ бичлэгтээ би хэрхэн зэрэг татварыг хийх тухай оруулж байна. Тэгэхээр эхлэх хэлбэр нь яг энэ позишноос эхэлнэ. Тэгээ гар урагшаа, хөл урагшаа, тэгээд бид хоёр тийш нь салгаад буцаагаад яг энэ хэлбэртээ авчрах дасгал байгаа юм а. Зэрэг татна гэсэн үг л дээ. Тэгэхээр доошоо суулаа, зэрэг татлаа. Доошоо зэрэг татна. Тэгээд хэрвээ энэ зэрэг таталт хэцүү байгаа тохиолдолд бүр хийхэд үнэхээр хэцүү байгаа тохиолдолд гараа энэ арталтаа тавиад өгөөрөө. Гараа яг ингэж арталтаа тавьж агаад жоохон хойшоогоо болж өгөөд хөлөө зүрхэн татна. Тэгээд цээжтэйгээ цог татаад өгөх юм бол түрүүний дасгалтаа бараг адилхан амархан хэлбэр нь байгаа. Тэгээд хэрвээ энэ дасгал чинь амархан болоод ирэхсэн тохиолдолд түрүүний гараа урдаа аваад энийг хийгээд үзээрэй. За